За өнөөдрийнхөө хичээлээр багш нь үргэлттэй үе болон үргэлтгүй үеийг яаж англи хэл дээр унших вэ гэдгийг заая. Тэгэхээр үргэлт гэж юу юм бэ гэхээр одоо монгол хэлний үргэлт бол дандаа нэгдүгээр үе дээр байдаг учраас энэ дээр их уншихад хүндрэл учирдаггүй. Харин англи хэлний үгийн үргэлт бол одоо хэддүгээр үе дээр хийж байж болдог учраас үргэлтийг нь маш зөв олж унших хэрэгтэй байдаг юм аа. За үргэлттэй үе гэдэг нь болохоор маш тод уншдаг, бас сунжралдуур журтавтар одоо дууддаг ийм үеийг хэлдэг. Харин үргэлтгүй үе нь одоо хаана байгаагаас шалтгаалаад бас өөрөөр уншигддаг. За хоёр үетэй үг байлаа гэхэд аль нэг нь үргэлттэй, нөгөө үе нь үргэлтгүй байдаг. За гурван үетэй үг байлаа гэхэд нэг нь үргэлттэй, нөгөө хоёр нь үргэлтгүй байх жишээ нэ. За тэгэхээр үргэлттэй үе эхэндээ буюу байх юм бол тэр үеийг асар тод хэлнэ. А төгсгөлийн үе нь үргэлтгүй байх юм бол хоёр гээгүүлэгчийн дунд их шиг байхгүй юм шиг сэтгэж уншиж зурх хэрэгтэй. Харин үргэлтгүй үе нэхэндээ байх юм бол тэр үеийг асар бүдэг уншина. Төгсгөлдөө байх юм үргэлттэй байх юм бол тэр үеийг л тод уншина гэсэн үг. За энэ маань одоо үргэлт гэдгийг сайн ойлгуулахын тулд одоо жишээ нь Солонгос гэдэг улсын нэрийг бид нар одоо 3 янзаар уншия л да. Солонгос унших нэг өөр, Солонгос гэж унших нэг өөр, Солонгос гэж уншихаар бас нэг өөр болчихж байгааз. Яг энтэй адилхан одоо үргэлтийг буруу байрлуулж унших юм бол одоо их эвгүй сонсогддог, үгийн утга өөрчлөгддөг юм байх жишээ нь. Тухайлбал одоо хоёр үетэй үгний нэгдүгээр үе нь үргэлтгүй, хоёрдугаар үе нь үргэлттэй байх юм бол нэгдүгээр үеийг асар бүдэг уншаад хоёрыгаа тод уншина. Жишээ нь модель, загвар өмсгч гэж. Гэтэл нэгдүгээр үе нь үргэлттэй, хоёрдугаар үе нь үргэлтгүй байх юм бол бид нар энэ модел гэж уншина. Модел. Дээл хоёроо шууд залгана. Тэгэхээр энэ маань баймж гэдэг үг болчихж байгаа. За харамсалтай нь одоо зурагтаар одоо Mongolia's Next Top Model гэдгийг хичээлээ жаахан буруу дуудаад байсан. За тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй. Модель, модел гэж. За нэгдүгээр үе нь үргэлтгүй байхад одоо асар бүдэг уншина гэсэн утгаас about, adult, том хүн, apartment. Апартмент гэдэр гэж хэлж болохгүй. Apartment. За because, award. За шагнал гэдэг үгийг бол award гэж. Тэрс awards гэж, Academy Awards гэдэр гэж бүгдээр ингээд тод хэлж болохгүй. Award, шагнал, tourist. Түүнээс биш tourist гэдэр гэж уншиж болохгүй. Хоёулаа тод байж болохгүй. За тэг tourist camp гэж ярина үхээс tourist гэдэр гэж хэлж болохгүй шүү. За Монгол үг уншиж байгаа биш болохоор бүх авийг нь унших албагүй. За тэгээд одоо энэ төгсгөлийн үе өргөлтгүй байх юм бол хоёр гээгүүлэгчийн дунд их шиг байхгүй юм шиг уншаад сурчвал хүний дуудлага маш хурдан гой засардаг. Model, region, регион гэдэр гэж уншиж болохгүй. Region, бүс нутаг, curtain. Тэ энэ хоёрыг шууд залгана. Хөшиг гэдэг үгэндээ. Түүнээс биш curtain гэдэр гэж уншиж болохгүй. Curtain, хөшиг, pencil, харанда, surgeon, мэс засалч, bacon, гахаа утсан мах мөн үү. За тэгээд одоо хоёр үетэй үг байхдаа certain байгаад дахиад нэг үе нэмэхэд тэр бас их шиггүй хэвээрэл байж гин. Certainly мэдээч хэрэг гэх мэт. Pigeon гэдэг одоо нэг Японы бас одоо энэ нэг хүүс байдаг шүү дээ тийм үү. Одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоо тагтаа гэдэг нэртэй pigeon гэдэг. Тэрийг одоо манайхан чи pigeon гэдэр гэж уншаад байдаг. Тэгж уншиж өрөөсөө болохгүй. Жишээ нь одоо хоёулаа тод байж болохгүй. Энэ хөвөнд аваа гэдгийг cotton гэж уншихгүй. Cotton. Тэ хоёрыг нийлүүлнэ шүү дээ. За хоньны мах гэдгийг maton гэж уншихгүй. Maton. Тэ хоёрыг шууд нийлүүлээд уншиж сурчих хэрэгтэй. За тэгэхээр бид нар одоо түрүүчийнхээ хичээл дээр тоо үтсэн, тоотой холбоотой загварууд үтсэн, өнөөдөр тоогоо ашиглаад юмны үн асууж бас хариулт сурнаа. За тэгэхээр гадаа дотоодод явлаа, англи хэлтэй бол сайхан шүү дээ, тийм үү? Тэгээ юмны үнийг одоо асуугаад ярих уу, доошоо байна уу гэдэргээд яриад өмсөж үзэж болох уу гэдэргээд өөрсдөө та нар одоо харьцаад явчихна гэдэг чинь аштай юу, тийм ээ? За тэгмээс юмны үнийг асуухтаа багш энэ дээр бичсэн байгаа. How much does it cost? Энэ ямар үнэтэй юм бэ? How much this dress cost? Энэ даашинз ямар үнэтэй юм бэ гэд. За зүгээр товчлоо зүгээр та нар how much гэдээ бас асуугаа явчих болно л доо. За тэгээ буцаагаад хариулахдаа яах вэ гэвэл this dress costs нэмжээ тийм үү? $25 гэж. За энэ дэр ганцхан одоо dress гэдэг үгээ солиод одоо энэ хормогч ямар үнэтэй юм бэ? How much does this apron cost?
гэх мэтээр одоо ингээд өгүүлбэр зохиох хэрэгтэй. За хувцсны тухайдад бол одоо хос шүүмэгтэй хосоор нөмсдөг хувцснуудыг дандаа олон нандар хэлдэг учраас одоо тийм утас одоо slippers тийм үү? Одоо гэрийн шааха, sandals, онгорхой шааха, shoes. За тэгээ тэрко гэж ярьдаг. Tights гэх мэт ийм үгнүүд дээр бол how much do these shoes cost гэж ирнэ шүү. За дэлгэрэнгүй асуух юм бол тийм байдаг юм байж. За тэгвэл товчхон зөв how much гэж явчих болохоор нь шүү дээ. За тэрнээс гадна одоо та нар ярих уу, доошоо байна уу, үнэ ярих уу гэж асуувал зүгээр л any discount гэд хоолойныхоо үгээр ойлгуулчихж байгаа. Any discount. За тэгэл хариулт бол ойлгомжтой шүү дээ. Yes гэвэл байгаа юм байна, no гэвэл үгүй юм байна гэж ойлгочих гэсэн үг. За тэгээд одоо how much гэж асуух юм бол $100 гэдэг зүгээр товчхон хариулчих болно. Эсвэл 10,000 төгрөгч гэдэг юм уу тийм ээ? Ийм маягаар хариулж болно. How much that car cost гэдэг. Тэр машин ямар үнэтэй юм бэ гэх юм бол it costs 55 million төгрөгс. За 55 сая төгрөгөө гэх мэт хариулдаг ажээ. Харин одоо утасны дугаарыг асуухтаа what is your phone number гэд асуухад бид нар бол 22 орноор нь хэлдэг. My phone number is 99 13 56 11 гэж хэлээд идэг. Тэгэх юм бол эдгээр тэгдэггүй нэг орноор нь хэлдэг байгаа. За хоёр адилхан тоо байх юм бол double гэдэг гэж хэлнэ. Тэгэхээр би одоо утасныхаа дугаарыг 99 13 56 11 гэж ойлгуулна. Гурван адилхан тоо байх юм бол triple гэж үг хэлнэ. Жишээ нь одоо our manager's phone number is 999 4 тэг гараад ирэх юм бол 0 гэж хэлэхгүй үсгтэй адилхан бичвэртэй учраас зүгээр гэж хэлчихдэг юм байна шүү. 0467 гэд. За манай менежерийн утас бол 9994 тэг 467 гэдэг утастай гэж ингэж хэлдэг байна шүү дээ. Баяр